Өнөөдөр та бүхэнтэй Бурхан алхасал баярын түүхээр дамжуулан хүн төрөлхтөнд өгөхийг хүссэн гэрээ болон авралын ерөөл хэрхэн биелэлээ олж хэрхэн илэрдэг талаар дахин эргцүүлэн бодох цаг гаргая. Та бүхний сайн мэдэж байгаачлан Бурханы авралын бүх агуу үйлс алхасал баяргүйгээр биелэгдсэн бараг байхгүй. 3500 жилийн өмнөх Мосегийн үеийг эргэн харахад Бурхан Израильчуудыг зовлон зүдгүүр нүглийн газар болох Египтээс алхасал баяраар дамжуулан тэднийг чөлөөлсөн байдаг. Түүнчлэн Канаан нутагт орох үед Йошуа болон бүх Израильчууд алхасал баярыг ивэлтэйгээр тэмдэглээд Канаан нутагт орсон түүхийг бид Библиэс харж болно. Хизкия хаан, Йосия хаан зэрэг Бурханаас имэж хүндэлдэг байсан. Үе үеийн хаадч мөн алхасал баярыг тэмдэглэх бүртээ улс орн сэргэн мандаж хүчирхэгждэг байсан түүх бий. Үүгээр дамжуулан итгэлийн хувьд Бурхан бүх ард түмэнд Бурханы өрөөлийг хүртэх яруу алдарт замыг нээсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй Есүс энэ дэлхийд ирж алхасал баяраар дамжуулан шинэ гэрээ байгуулад хүн төрөлхтний төлөө үрсэн загалмай бүх зовлон нь алхасал баярын үнэнд шингэсэн гэдгийг бидэнд заасан. Тэрээр алхасал баярын өдөр дарс өгч энэ нь гим нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм гэж хэлснээр бидэнд алхасал баярын утга учирыг бүрэн ойлгуулсан. Тиймээс алхасал баярыг ямар гэрээ гэж тогтоосон бэ? Энэ бол өмнөх гэрээнээс өөр гээд шинэ гэрээ гэж бидэнд сургасан. Тийм ч учраас та нар шинэ гэрээгээр дамжихгүйгээр Тэнгэрийн орны мөнхийн өвийг өвлөж чадахгүй гэсэн үгээж шинэ гэрээний захидлуудад тод томроо онцолсон бидэнд алхасал баярын ач холбогдлыг сануулдаг. Гэсэн ч харамсалтай нь өнөө үед дэлхий дээр тоо томшгүй олон сүм байгаач тэд Библиэд ийм тодорхой бичигдсэн Бурханы тушаал болох алхасал баярыг тэмдэглэдэггүй. Тэд алхасал баярыг тэмдэглэхгүй гэдэг нь бас Бурханы зүгнэл юм. Энэ нь өнөөгийн дэлхийн хүмүүс эрдэм шинжилгээний сэтгэх чадвар дутмаг байгаагаас шалтгаалаагүй. Бурханы зүгнэл бүх түүхийг удирдан чиглүүлж байна. Тэгвэл Сатан цаг үе ба хуулийг яан гэж байдаг билээ. Тэр тэдгээрийг өөрчлөх тул хүн төрөлхтөн одоо өөрчлөгдсөн зан үйлийг нь баримталж байгаа тул та нар хурдан босож бүх хүнд та нарын дагаж байгаа сургаал худал учраас Бурханы зөв алхасал баярын амийн үнэн сургаал руу ирээрэй гэж уриалж тэднийг ухааруул гэсэн. Тэрээр бидэнд алхасал баяр амралтын өдрийг ч зааж өгсөн. Эвдэж сүйтгэгдсэн Бурханы бүх тогтоол, зарлиг, хуулиудыг бидэнд зааж ойлгуулсан шүү дээ. Тиймээс бидний тэмдэглэдэг алхасал баярын амийн үнэн нь бүгд Библи болон Бурханы сургаалт агуулгаддаг юм. Бурханы сургаал мөн атал, ертөнц үүнийг дорд үзэж, үл тоон гэдгийг ч хүртэл Библиэд зүгнсэн байдаг. Иймээс Бурхан Тэнгэрт нүгэл үлдэж, газар дэлхий рүү хөөгдсөн хүн төрөлхтөнд 70-80 жилийн хугацаатай амьдрал өгч, тэр хугацаанд зохих ёсоор гэмшиж, Бурханыг зөв олж ирэх боломж олгосон. Хүн төрөлхтөнд гэмших, даал, эсвэл 80 жилийн чухал хугацаа өгсөн атал, тэр цагаа буруу яманд дэмий үрчигдэг. Ингээд тэд Тэнгэрийн нүгэлтэн гэдгээч мэдэхгүй, буруу замаар буруу амьдарч байгаа. Ийм л хүн төрөлхтөнд Бурхан руу ир. Гэмшиж Бурхан руу эргэн эргэх, сүнслэг их бүрээг үлээ гэсэн.
Энэ нь Бурхны хүсэл.